Манай сурвалжлага бага Төв аймгийн Алтан булдаг сумаар явж тэдний үзэл бодлыг сонслоо. За малчид үндсэндээ 3 асуудлыг хөндөн ярьж байна. Тухайлбал малчдын хүүхдийг 1-2 дугаар ангид нь цахимаар хичээлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа нь ялгуурлан гадуурхсан шийдвэр гэж үзэж байна. За 2 дугаарт ноос арьс ширний үн цэнэгүй болсныг хэлсэн бол 3 дугаарт мал дагсан залуучуудад эхнэр олдохгүй хөдөө орон нутаг эзгүүрч байгаа гэдгийг онцолсон байна. Малчин Үлзий Вэйрийн гэр бүлийн хувьд хүүхдээ сургууль сургахын тулд эхнэрийн сумын төвд амьдарч харин өөрөө хөдөө ганцаараа аж төрж байсан цаг саяхан гинэ. Ийхүү зүтгэсний үр дүнд охиноо Итали улсад 2 мэргэжлээр сургаж чадсан байна. Тэрээр юм сураагүй насан туршийн зовлон болохоос биш хэсэг хугацаанд гэр бүлээрээ тусдаа амьдрах нь малчтын хувьд асуудал биш гэдгийг хэлж байлаа. Тиймээс хүүхдээ аль болох чанартай боловсрал эзэмшүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм а. Суур боловсролын эхлэл тавигддаг энэ үед хүүхдийг цахимаар хичээлүүлэх нь оновчгүй бөгөөд ялгуурлан үзэж буй хэрэг гэдгийг онцолж байлаа. Тэгээд л өтөөр чинь бас л өнө 2-оос 1 ах их 2-оос 1 10 дүү. Тэгээ манай энэ төврө хүүхдээ бол ордог 3-4 жил болсон. Би ганцаараа малтай. Ер нь хэцүү л байдгийг байл. Тэгээ яг миний охин ч одоо 12-оо төгсөнгүүдээ Итали руу сургууль аваад хотод нэг шалгалт өгөөд тэтгэлэгтэй тэгээ 100% тэтгэлэгтэй Италид сурж байгаа одоо 5-6 жил болж байна. Хүүхэд хөдөө газар онлайнаар сургана гэдэг чи хэцүүлтэй шүлжээгүй аав ээж нь хэд малчин хүн гэдэг чи ерөөсөө дээлээ тайлдгүй штэ. Малчин авч үлдэнгөхгүй ягаад бол хүүхдүүд бол 1-р дүгэнд нь орохгүй. 2-р тэрийг давтай байрыг гэсэн тийм эрмэлзэл юу байхгүй. Тийм сэтгэхгүй орхонд анхаарал төвлөрүүлж өгөхгүй. Зүгээр нэг аав ээжтэй эрхэлдгээс энэ ялгаарал байдгүй байх. Энийг бол би боломжгүй л үзэж байгаа. Мөн малчид хөдөө орон нутагт залуус тогтож ажиллахад амьдрах нөхцөл улам хүндэрч байгааг онцоллоо. Маллан амьдрах хүсэлтэй залууст гэр бүл зохиох амьдралаа төхнүүлэх боломж хомс байгаагаас хотыг зорих нь нэмэгдэж байна. Иймээс мал аж ахуй эдийн засгийн хувьд өгөөжтэй болгож хөдөө орон нутагт амьдрах орчин, нийгмийн үйлчилгээ дэд үтцийг сайжруулахгүй бол эзгүүрэл улам даймжирна гэдгийг хэд сануулсан юм а. Ерөнхийдөө залуусууд бол ер нь болцсон. Залуучууд бол ер нь ганцаараа олцсон авгаа хөхд гээд байхгүй тэгээд нөгөө авгаа хөхтүүд нь готроо хүүхдээ арах га зарим нь явсан зарим нь тэгээд хөдөөний амьдрал одооний хөтөцөө бас байгаад байдаг юм уу хайшиг мэдгүй зарим завгаа аваагүй зарим ч тийм л байж л одоо мороо байсан авгаа авахгүй шүү дээ. За энэ тоймгийн малчтын ярьж буй өөр нэг асуудал нь ноос арьс ширний үн унаж бараг үнгүүцэн явдал юм а. Тэдний хэлснээр малын түүхийн эдийн үн өсөхгүй байгаа нь мал аж ахуйгаас олох орлогыг бууруулах хөдөлмөрийн үнэлэмжийг алдагдуулж байна гэлээ. Энэ асуудал төрөөс бодиттой бодлого хэрэгжүүлж дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих шаардлагатай гэж малчид үзэж байлаа.